За сайн байцгаана өдрийн мэнд та бүхэнд гоё мэдээд болох гад бичлэг хийж байна. За энэ юу вэ гэхээр сүүлийн үед та бүхэн манай Leader Book компани пэйж хуудасаар орж үзсэн бол Монголын бяцхан уншигчдад зориулаад бид нар монгол хэлээр маш гоё цуврал номнуудыг хэвлэн гаргаж байгаа. Тэн дээр давхар хос хэлийг сурах боломжтой үзэгээр дамжуулаад бид нар гадаад хэлийг тийм ээ сонсох чадрыг хөгжүүлж байгаа. За тэгэхээр энэ юу гэхээр би бяцхан уншигчтай энэ мэдээллийг бэлдсэнгөө бяцхан уншигчдын гэр бүлүүд энэ зориулсан муу англи хэлийг сурах хүсэлтэй оюутан залуустай би зориулаад та бүхэн хэрхэн англи хэл сурж байна манай энэ үзгээр дамжуулаад англи хэлийг яаж сурах вэ гэдэг гоё зөвлөмж өгье. За энэ номон дээр би жишээ авъя. Энэ болохоор Say Pen гэдэг тэмдэглэгээтэй байгаа. Энэ үзэгний хувьд болохоор Say Pen гэдэг тэмдэглэгээтэй бүх сургалтын хэрэглэгдэхүүнийг уншина гэж ойлгож болно. Солонгос улсад бол 120 гаруй компани бүтээлүүдийг энэ үзэг маань уншиж өгдөг. Одоогоор л Англи, Солонгос, Хятад хэлтэй бүтээлүүд байд юм байна. Энэ удаа анхдагчаар манай Монгол бүтээлүүд маань энэ үзгэн дээр уншиж орж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр яах вэ? За энэ үзгээ би үзгээрээ дамжуулаад за одоо намаа таних. Basic Grammar in Use. Basic Grammar in Use. 3rd edition. Raymond Murphy. Self-study reference and practice for students of North. За энэ үзэгний давуу тал бол энэ номонд орсон бүх үг өсөхгүй бүгдийг нь уншиж өгдөг байхгүй юу. Тэгэхээр би энийг ямар боломж гэж хараад байна гэхээр би өөрөө дуудлага буруу байдаг учраас энэ үгийг яаж унших вэ гэдэг айдас маань айгүйх байдаг. Тэрнээс болоод заримдаа уншихгүй залхуураад орхидог ч юм уу тийм үе айгүйх байсан байхгүй юу. Тэгэхээр үг болгон дээр уншиж чадахгүй байгаа үг болгон дээр дараад үзэхээр тэрийг дуудлага би засаа явчихж байгаа. Нэгдүгээр дуудлага засаж байгаа, хоёрдугаарт миний сонсгол давхар хөгжиж байгаа байхгүй. Гуравдугаарт энэ дүрм орсон. Дөрөвдүгээрт би энэ дээр бичээд явчихна. Тэгэхээр англи гадаад хэл сурах үндсэн дөрвөн зүйлийг энэ номонд бүгднийг би багтааж чадсан болов уу гэж хараад байгаа. За тэгэхээр надтай хамт тасгал ажиллах уу. За эхний хуудсан дээр үзье. За эхний хуудас дээр am is are. Unit 1. За unit 1 is are. 비동사의 단순 현재 시제 평서문 배우기. За энэ болохоор солонгос хэл суртай хүмүүст маань эргүүлээд юу вэ гэхээр энэ англи хэлийг сурахад дөрмийн тайлбар болон орчуулга давхар хийж өгнө гэсэн үг байхгүй юу? Am. За. My name is Lisa. My name is Lisa. I'm 22. I'm 22. За тэгвэл энийг ойлгохгүй байна. Тэгвэл солонгосоор орчуулж үзье. 나이는 22살이에요. Би 22 настай. I'm not married. I'm not married. 결혼은 안 했어요. 결혼은 안 했어요 보여 би гэрлээгүй. За. 비동사 부정문 Negative. 비동사 부정문. За, negative сөрөг. Энэ мэтчлэн ингээд дөрвөөс давхар тайлбарлаа явчихна. Эндгүүгээрээ дарсан үгээ давхар ингээд олон удаа хэдэн ч удаа сонсоод давтаад явж болно. За тэгэхээр ганцхан үг юм уу гэхээр үгүй ээ. Зурган дээр She's үлдсэн. thirsty. They are cold. He is hot. He is hot. He is afraid. He's afraid. They are hungry. They are hungry. She is angry. She is angry буюу тэр ууртай. За энийг ойлгохгүй бол орчуулж уншиж үзье. 그녀는 화가 났다. Тэр ууртай байна. Afraid. Ууртай айх. Angry. Ууртай байна. Cold. Дарсан байна. Hot. Халан байна. Hungry. Өлсөж байна. За энэ мэтлээ өөрийнхөө I'm afraid of dogs. хүссэн бүх өгнүүдээрээ дараа тэрийг давхар давтаж унших боломжтой байгаа байхгүй юу? За өөр юу гэж хэлэх гэж байгаа вэ I'm гэхээр afraid of. энэ маань ингээд сэнэглэлцдэг болохоор ерөнхийдөө батарей ч юм уу тийм юм санаа зовлтгүй тийм. Дээр нь хоёрдугаар тэгэл чихвч орчдөг. Тэгэхээр чихвч орохоор би өглөөн цагаар метро ч юм уу хол явахдаа намаа аваад энэ дээр чихвчээ зүгөө явахаар метронд айгүй үр дүнтэй цагийг гадаад хэлний цагийг өнгөрүүлж чадж байгаа байхгүй. За тэгээ дараагийнхаа би бичлэгээр бүр дэлгэрэнгүй та бүхэндээ оруулъя. Өнөөдөр ийм богино хугацааны бяцхан бичлэг хийлээ. Тэгэхээр дараагийн бичлэгээр бүр дэлгэрэнгүй энэ номыг хэрхэн ашиглах бүн тэ өөр давуу талуудын энэ үзэг болон номнууд цаашид ямар бүтээлүүдийг уншиж олох талаар гой цурал нэвтрүүлгээ хий. Тэгэхээр идэхгүй эргээд болцгаая.